Шинжлэх ухаан таны мэдхийн одон өндөр сувгийн Сиамбигийн түүх нэвтрүүлэг маань эхлэхэд бэлэн болж байна. За, өдрийн минь үргэ. За, өдрийн минь үргэ. За, энэ хүн нэвтрүүлгийг хөтлөгч Ганс Сүм миний бий болон Америк сургуулийн түүхийн багш Маргатхан бид бүхэнд бэлтгэрэгдэг. За, тэгээ нэвтрүүлгийн маань ивент тэтгэгчээр бол ногоон ирээдүйг хөгжүүлэх үрээтэй MMS компани, за мөн A-Star Mongolia компани хамт олон маань ажиллаж байгаа. За, нэвтрүүлгийн маань та бүхэн NTV телевизээр мөн 83.3 107 гэсэн хослолгооноор буюу одон өндөр радиогоор хүлээн аван сонсож байна. За, өдрийн минь. За, өдрийн минь. За, өнөөдрийн нэвтрүүлгийн дугаарын маань сэдэв болохоор Сиамбигийн ухааны улсууд гэж гарч ирж байгаа. За, өмнөх дугаар дээр бол Сиамбигийн задрал гэдэг нэвтрүүлгийг үзсэн бөгөөд ер нь 181 онд бол Сиамбигийн нэгдсэн улсыг байгуулсан Таншихой таалал өгсөн. За, Таншихойгийн залгамжлагч нар нь бол хэрэг шийдэхдээ шудраг бус, шунхай, сувдаг тул ер нь бол Сиамбигийн олон овог аймагуд тэдэнд захирагдахаас татгалзаж эхэлсэн. За ингээд Кэпинэн гэдэг цэргийн жанжин авиалах жанжин 220 онд нэг хэсэг гарч ирээд Сиамбиг нэгтгэн захирсан боловч 235 онд Кэпинэн жанжиныг нас барсны дараа ер нь бол Сиамбийн нарууд бол маш олон задарсан байдаг. За тэгээ 235 оны үед бол Сиамбигийн яг ингээд задарсан энэ олон задарч байгаагийн дотор бол энэ табгч буюу Тобо, Сиамби, Муюн, Сиамби Тугуухун Сиамби гэх зэргээр ингээд маш олон янзаар хуваагдж байгаа. За энэ нь бол мэдээж Сиамби улсын задрах үүд явцтай яг ингээд зэрэгцээд явж байгаа дэлхийн түүхд юу болж байгаа вэ? Дэлхийн түүхээс гадна яг нөө Аз төвд мөнхийн хөрш хан улсад юу болж байгаа вэ гэдэг үйл явдал явж байгаа. За гэтэл Сиамби 235 онд таалал мөхслөө гэж үзэж байгаа шүү дээ мөхсөн гэж яг Сиамби гэсэн нэгдсэн улс мөхсөн гэж үзэж байгаа бол зүүн хан улс буюу хан улс хожуу хан улс бол 220 онд мөхж байгаа. За тэгээ Хятадыг бол яг энэ үеэс бол нэг 3 улсын үе гэж эхэлдэг. За энэ 3 улсын үеэс бол үеийн Вэй улс буюу 220 онд Вэй улс, Шу улс буюу 221 онд, тэгээ Үв буюу Вүү гэд 229 онд байгуулагдсан гэж. Тэгэхээр энэ бүх үйл явдлуудыг хараад үзэх юм бол яг тэр 3 улс гэж үзээд байна шүү дээ. Энэ 3 улсын тэр Хятадын умард хэсгийг гэсэн үг. Энэ Вэй улсыг хан улсын сайд байсан Цаогийн хүү Цао Пи үндэслэн байгуулсан байгаа байхгүй. За тийм учраас энийг бол Цао Вэй улс хэмээн нэрлэх нь бий байдаг. За тэгэхээр Цао улс гэж Цаогийн байгуулсан Вэй улс гэл ингээд яваад байдаг. Хожим нь бас нүүдэлчдийн байгуулсан умард Вэй улс гэл гэх мэтлэнгээр ингээд нэг хоёр янзын Вэй улсын тухай гарч ирдэг байхгүй. За тэгээ энэ яг түүхэн үйл явдал энэ цагаас хойшоогоо маш олон үйл явдлууд болж хувирдаг. Жишээ нь гэхэд яг Сиамбигийн ухааны Ян гэдэг улс байгаа. За тэр Ян улс гэхэд умард Ян улс, хожуу Ян улс, түрүү Ян улс, өмнөд Ян улс гэх мэтлэнгээр маш олон янзаар ингээд гарч ирээддэг. Тэгэхээр эдгээр олон улсууд нь бол яг үнэндээ бол ингээд нэг толгой иргмээр юм шиг байгаа байхгүй. За тэгэнгүүт нь хоёулаа эхнээс нь хөөгд үзэхийн тулд нөгөө Вэй улсаа хөөгд үзье. Цаогийн хан улсын дараа залгамжилж гарч ирсэн 3 улсын нэг нь шүү дээ. За Вэй улсыг бол мэдээж хүчрхэг тэр Цаогийн цэргийн жанжин эдний үр удам ингээд захирж исэн бол яваанда энэ эрх мэдэл нь бол нөгөө Сима И гэдэг энэ хүний ургийнханд залгамжлагдаад ирж байгаа. Хоёулаа өмнөд хүнүүд дээр нэг хэсэг үзсэн шүү дээ. За тэгээ яг 251 онд бол Сима И гэдэг хүн нас барсны дараа бол түүний эрх мэдэл нь бол Сима Ши, улмаар Сима Жао гэх мэтлэх ингээ хүмүүст ингээ шилжээд явуулсан байгаа байхгүй. За ингэж явсаар байгаад ер нь бол 266 он гэхэд тоглоомын хаадуудыг суулгаад явуулсан байгаа шүү дээ. За ингээд тоглоомын хаадууд нь бол хаан ширээнээс албан ёсоор татгалцахаас өөр аргагүй болсон. За би ер нь хаан ширээнээсээ болио одоо манай Оксаныхан хаан ширээнд суухгүй гэдэг ч юм уу. За ингээд Сима Ян гэдэг саяны тэр Симагийн ургийнхан явсараа Сима Ян бол хааны эрх мэдийг өөртөө шилжүүлэн аваад ингээд шилжүүлж авснараа улсынхаа нэрийг солих хэрэгтэй болчихж байгаа байхгүй. За тэгээ энэ улсын нэрийг нь болохоор Зин ус гэж байгаа. За Зин ус гэдэг нь болохоор 266-аас 420 оны хооронд байсан ус болчиход байгаа байхгүй. За ингээд Зин ус бол 280 онд бол нөгөө бусад 3 ус буюу Үв улсыг буулгаж авснаар ер нь Хятадын түүхэнд тэр 3 улсын үе гэдэг зүйл нь дуусаад Зин улсын түүхийг түрүү Зин улс хожуу Зин улс гэдэг ингээд хоёр дотор нь хоёр ялгачиж байгаа байхгүй. Энэ дотор нь ялгахын тулд түүхэн үйл явдлуудаа нь ялгахын тулд За шалтгаан нь юу гэхээр Зин улсыг чинь бас мөхөөхт чинь хүннүүгийн нөгөө Лив Юан чинь оролцсон хоёр ч хааныг барьж аваад 20 чоронд хийгээд тэгээд нөгөө нас барсныхан дараа ахаад нэг тоглоомын хааныг нь суулгаад ингээд нэг тоглоодсон шүү дээ За тэгээд энэ үйл явдалтай холбоотойгоор нэг түрүү Зин улс нь мөхөөд дараагийн хожуу Зин улс нь болохоор 317-оос 420 он гэж явж байгаа байхгүй. За тэгээ Сима Ян бол 280 онд бол Үв улсыг нэгтгэснээр бол ер нь бол Хятадыг дахин өөртөө ингээд нэгтгэсэн гэж үзэж байгаа байхгүй. Нэгтгэсэн.
За тэгээ энэ нэгтгснээс гадна энд бол бас нэг юм том системийн өөрчлөлт явагдсан байгаа байхгүй. Энэ юу гэсэн үг вэ гэхлээр ер нь бол тариачтаас алба татвар авах энэ татвараа нэмэгдүүлэх. Ер нь аль ч улс орны татвар нэмэгдэнэ гэдэг чинь бол улс орны ард түмний амьдрал айгүй хэцүүддэг. За энэ хэцүүгээс болоод бол ард олонны дургүйсэл хүрсэн байгаа. За ард олонны дургүйслээс гадна бүр томоохон ноёдуудын ч ирэх ашиг хөндөгдөж эхэлсэн. За энэтэй холбоотойгоор 290 онд бол Сима Ян гэдэг тэр саяны нөхөр нас барснаар тий одоо хаана нас барснаар 8 ноёдын үүмэн гэдэг зүйл эхэлж байгаа байхгүй. За энэ 8 ноёдын үүмэн гэдэг нь бол төр ирэх замбраагүй томоохон ноёдуудын ирэх мэдэл одоо тэр Сима Ян тий түүнийг залгамжилсан Сима Жун гэх мэтийн энэ хүмүүсийн дунд ингээд нэлээд том улс төрөө ингээд авч явахад айгүй хэцүү болчихж байгаа байхгүй. Яагаад гэвэл нөгөө нэг аливаа нэг улс орныг хамгийн анх үндэслэн байгуулсан хаадууд нэлээд алдартай хаадууд байдаг гэсэн бол 2 3 үе дамжаад ирсний дараа нэг муу зүйл харагдаад эхэлдэг. Энэ нь юу вэ гэхээр нөгөө сүр хүчтэй сүр бардам одоо энэ удирдагч нарын үр саад нь сулбар дорой болж эхэлдэг тий. За энтэй адилхан Сима Яныг залгамжилсан хүү Сима Жун нь бол бие муутай хүүхдээс байгаа байхгүй. За бие муутай чадваргүй удирдагч байсан байгаа. За ийм учраас энэ бол яг яасан бэ гэхээр тухайн төрд нь ингээд улс төрийн өмнө самун эхлэх ийм үйл явц болоод эхэлж байгаа байхгүй. За тэгээ энэ мэтлэнгээр яасан бэ гэхээр одоо Сима ургийнхан болон хуучин тэр хааны хатан байсан те энэ хатад байгаа байхгүй. За энэ хаттын төрийн эрх мэдэл ингэж булаацалтах үйл явдал яваад сүүлдээ хаттынх нь ялаад эхэлсэн чинь бас л нөгөө Сима талын ноёдууд нь эсэргүүцэж те хатнаа дарж авах гэх мэтлэнгээр нөгөө эмх замбраагүй байдлууд маш их явагдсан. За ингээд явагдсны үндсэн дээр нөгөө Сима Жун ч нас бараад түүний дараа Сима Жи гэдэг те эдгээр ингээ хаан ширээнд сууж байгаа байхгүй. За энэ яг үеэс хойшоогоо одоо 307-оос 313 оны хооронд энэ нэг саяны дараагийн хаан Сима Жи сууж штэ тий. За нөгөө нэг Вэй улсын дараах одоо Зин улсын энэ түүхэн үйл явдлыг ярьж штэ. За тэгээ энэ цаг хугацаанаас хойшоогоо яг тухайн хан улсын түүхэнд бол хан улс гэнэ одоо хятад улсын түүхэнд тий. Эртний хятад улсын түүхэнд бол нөгөө бүдүүлгийн 5 улс буюу нүүдэлчдийн одоо 16 улсын үе гэж үздэг байгаа байхгүй. За энэ нь болохоор 311 оноос эхэлж штэ. За ингээ 311 оноос нөгөө умард хан улс буюу нөгөө хүмүүчүүдийн байгуулсан тий Лив Юаны байгуулсан Лив Цүүн гэж цаашаа ингээ заргаад явсан шүү дээ тий. Эднэр бол нөгөө Сима ургийн хаадуудыг бол барьж авч байрвчлах тий энэ үйл явдлууд эхэлснээр ер нь бол Сима ургийнхан дахин өөр хот руу шилжиж очиж нөгөө дараагийн хожуу Сима ургийнхныг бий болгох иймэрхүү түүхэн үйл явдлууд эхлэх явчихж байгаа. За ингээд нөгөө нэг Зин улсын газар нутаг тий зөвхөн одоо хөхмөрний өмнөд нутгаар хязгаарлагдах болж байгаа байхгүй. Гисэн хэдий боловч энд бол дараагийн түүхэн үйл явдлууд яваад байгаа ийм зүйлийг хэлээд байгаа. За ингээд ер нь бол Сима ургийнх нь явн явсаар хагаад 419 оны үед бол цэргийн жанжин Лив умар зүгийн зарим газрыг буцааж нэгтгэж чадсан байгаа байхгүй. Гисэн хэдий боловч одоо нэг түүний хүүхдүүдийн үед бол хаан ширээний төлөө өрсөлдөөн иймэрхүү зүйлүүд явсаар хагаад ер нь бол энэ бол нэг саяны улс гэж мөхөөд сүн улс гэдэг улсыг тий үндэслэх байгуулах ийм мордич нөхцлүүд гараад ирж байгаа. Гарч эхэлж байгаа. За одоо яг энэ дээр бол яг саяны тэр нэг бүдүүлгийн 5 бүдүүлгийн 16 улс гэж хэлээд байна шүү дээ тий. За энэ дээр бол яг 5 бүдүүлгэн гэдэг нь бол нэгдүгээр Хүннүү, Сиамби, Динер, Цянар тэгээ Зи гэд энэ аймагуудыг хэлээд байгаа байхгүй. За тэгүн гутаа 16 улс гэж хэлээд байдаг боловч яг үнэн хэрэгтээ бол саяны энэ түүхэн үйл явдлууд буюу саяны 235 оноос хойшоогоо 420 оны үйл явдал те энэ 500 оны үйл явдал гэж бодод үзье. За энэ бүх үйл явдалд бол нийтдээ бол 40 гаруй улс байгуулагдсан байдаг байхгүй. Хятадын газар нутгад дээр. Хятадын газар нутагт нүүдэлчдийн одоо ингээ байгуулсан те нүүдэлчдийн буюу саяны 5 бүдүүлэг гэж нэрлэдэг байгаа шүү дээ те эдгээр ингээ 40 гаруй улс байгаад байгаа. За эдгээр улс орнуудын ихэнх нь бол нэгээс 2 жилийн настай зарим нь 2 3 сарын настай те ийм байдаг учраас түүхэнд бол яг онцгой байр суурь эзэлж байгаа улсуудын тухай дурдж өнгөрсөн байдаг. За гэхдээ энд нөгөө дурдж өнгөрөхдөө бол одоо хоёул нөгөө ян эсвэл одоо нөгөө муюун гэдэг ч юм уу те тугуухун гэд ингээд хилээд эхлэхээр бол энэ ямар сонин нэртэй улсууд вэ те гэж үзэж магадгүй энэнтэй яг адилханаар яг хятадын түүхчид бол энийг яг ийм өөрсдийнхөө түүхтэйг ингээд наалдуулаад бичсэн байдаг байхгүй. За тэгэн гут энэ нүүдэлчдийн түүхт ямар ч хамаагүй юм шиг ойлголтуудыг өгөх гээд идэг. Гэтэл саяны одоо энэ Сиамби гүрэн мөхсний дараа байгуулагдж байгаа энэ олон улсууд дотроос бол энэ Сиамби ухсааны улсууд дээрээс нь Сиамбиг шууд залгамжилж гарч ирсэн Жужаан улс те ингээд энэ улсуудыг ингээд бодоод үзэх юм бол ер нь бол саяны тэр Төв Азийн
чэйжнэ энэ Сиамбын ухсаат Монгол гаралтаа те энэ овг аймагуудын л томоохон ноёрхол овг хоорондын тэмцэл те ухсаат нэгтнүүдийн эрх мэдлийн төлөөх тэмцэл ингээ өрнөд байгаа. Энэ үйл явдал хэлээд байгаа байхгүй. Одоо жишээлбэл нөгөө Манччин гүрний чинь заламжил гарч ирсэн чинь нэг дунд дэргэн улс те яг тэрнтэй адилхан ингээд араас нь залгаал явчихж байгаа. Тэгээд олон салбар болоод задраад ингээд нэг юм 2 3 улс зэрэг байгуулагдаад яваад байгаа. Тэгээд ер нь бол нэг 200 гаруй жил баг 300 жилийн хугацаанд 40 гаруй улс байгуулагдсан юм байна шүү дээ. Тэгэл бүхэлдээ л гол нь хятадын газар нутаг дээр учраас умарт хятад ингэж яриад байгаа юм л да. Гэхдээ тэр умарт хятад гэдэг нь болохоор Монгол нутгийг ч умарт хятад гэж оруулаад байдаг байхгүй. Тэгэхээр яг энэ хойд хэсэг нь те гэж яваад байгаа юм байна. Монгол нутгийг ч гэсэн оруулаад байгаа гэсэн үг байхгүй. Манай өмнөд хүннүүгийг бас байрлаж ирсэн нутаг шүү дээ те. Тэгэхээр яг одоо ингээд Сиамбын нэр олон аймагт болоод хуваагдаад эхэлчлээ. Яг бүр одоо ингээд 2 дугаар зууны эцэс гэхэд бол одоогийн Монгол улсын нутагт те Сиамбигийн 50 гаруй аймаг орч байсан шүү дээ. 50 гаруй овг аймаг. За тэгээ мэдээж нөгөө түүх бол ялан дийлэгч буюу эсвэл нөгөө гутамшигтайгаар ялагдсан гэдэг ч юм уу те. Эдгээр одоо ингээ үйл явдлуудад зориулагдсан байдаг болохоор яг томоохон үйл явдалд оролцож исэн энэ овг аймагуудын тухай л тэмдэглэгдэж үлдсэн байгаа байхгүй. А тэрнээс биш яг одоо ингээл бүх овг аймагуудыг нэрлээд үлдэх тийм боломж байхгүй байгаа. За тэгэхээр хятад сурвалжийн мэдээ сэлтэд ингээд үндэслээд үзэх юм бол Дунхуугийн бүлгийн те дараах юм овг аймагуд байгаа байхгүй. Энэ дээр бол нэгдүгürt бол Ухаан, хоёрдугаарт Сиамби, гуравдугаарт Тобо, дөрөвдүгээрт одоо Ципо, тавдугаарт Тупа гэх. Тупа, 6-ад Жужаан, 7-д Дугуйхан, 8-д нь Муюн, 9-д нь Кумоси, 10-д нь болохоор Хятан тий. За тэгээд 11-д нь болохоор Мингү шивэ гэж гарч иж байгаа. За тэгээ энэ Мингү шивэ гэдэг нь бол яг бас монголчуудтай огсаа гарлын хувьд нэлээд холбоотой гэж ярьдаг. Кеданик ч гэсэн монголчуудтай огсаа гарлын хувьд холбоотой гэж боддог тий. За энэ мэтлэнгээр одоо Муюн, Тугуйхан, Жужаан, эдгээр Сиамби тий. Эдгээр бол бүгд монголчуудтай огсаа гарлын хувьд бол үнэхээр холбоотой гэж үздэг. За энэ талаар бол Монголын төв хүчлэгч гэсэн тодорхой энэ аймагуудыг тий Монгол ухсааны овг аймагуудын баг гэдгийг бол монгол судлаач нар ч гэсэн дурдж өнгөрсөн байдаг аахгүй. Энэ талаар бол хамгийн анхны одоо судалгааг хамгийн наривчлалтай эрчимтэй хийсэн хүн болохоор мэдээж Гүнжин Сүхбаатар байгаа. За 1970 онд бичсэн Сиамбы хэмээх бүтээлтэй бас монголчуудын эртний өвөг хэмээх 1980 онд бичсэн бүтээл болон Жужаан улс, Монгол нэрэн улс гэдэг 1992 онд бичсэн бүтээлүүд нэдэг. За эдгээр бүтээлүүдтэй болвол ер нь бол дараах эдгээр саяны миний дурдсан овг аймагуудыг бол наривчлан судалж үзээд энэ бол Монгол угсаатай овг аймагуд юм байна гэдгийг судалгааны түвшинд нь олж харуулсан байгаа байхгүй. За тэгээд Оросын судлаач байгаа Таскин гэдэг те. За энэ хүн ч гэсэн Дунхуу нарын одоо монгол хэлтэй аймагт хамаарнаа. Яагаад гэвэл тэдний одоо хэлний бүлэгт бол монгол хэл нэлээд ажиглагддаг гэдэг зүйлийг ярьж байгаа байхгүй. Тэгэхээр эдгээр хүмүүс нь бол яг одоо орчин цагийн монгол хэлтэй энтэй ер нь нэлээд төстэй маягаар ярьдаг байсныг бас баталсан судалгаанууд байдаг. Зүгээр нэмээд нэг юм асуухад юу асууж байгаа мартчихваа. Заахан тэмдэглэж байхад би юу асууж байгаа мартчихваа. Даа шууд юу яач хамтран хэлцээ танилцуулж. Угаасаа цаг нь болцсон байсан. Болоогүй шүү дээ. Болцсон. За тэгээ. Саяны эс дээр шууд хамтран хэлцэж орч идэх үү. За нэвтрүүлгийн маань хамтран хэлцэгчээр таны аяллыг бид урлая A-Star Mongolia ажиллаж байгаа. За бид одоо A-Star Mongolia гэдэг компанитайгаа хамтраад одоо юм аяллаа хэд хэдэн хөтөлбөрүүдийг гаргалаа. Түүний маань дараагийнх нь аялал гарахад бэлэн болсон байгаа. Энэ маань бол одоо Одмөндөр A-Star нарын хамтран зохион байгуулж байгаа 4 дахь аялал гэж явж байгаа. За тэгээд дэлхийн байгалийн соёлын өв болсон одоо өвд багтсан Вьетнам, Камбож улсын 4 хотын аяллыг танилцуулж байна гэж байгаа байхгүй. За тэгээд товчхон дурдах юм бол одоо Камбож гэхээр чинь те Камбож чинь нөгөө Камбодиа шүү дээ те социалист орн юм билээ шүү дээ те. Тэгээд хаантай за Камбожийн хаан гэж хайх юм бол бас айгүй гоё түүхтэй тийм залуухан хааны тухай гарч иж илээ. Тэгээд нэг энэ тэнд ингээд оронгууд юм 3 юм өндөр дээр 3 хүний зураг байж идэг. Тэгээд нөгөө төрийн ирэх байдаг 3 хүн ч илүү те. Тийм байна. Тэгээд одоо нөгөө Пол Потийн тэр цус яргалал маргаллыг одоо ингээд тайлбарлагчаас нь ахуулаад шууд нээлттэй тайлбарлаа. Тэгэл одоо нөгөө Вьетнамыг даймантай байх үед Камбожид ямар байсан. Тэгээ тэр хоёрын нутаг дэвсгэр дээр бөмбөг хайдаг байсан ингээд бүх түүгүүдийг ингээд үзэж хараад ойлгоод явхад маш үзэсгэлэнтэй бас орон юм байлээ. Хүмүүс нь айгүй тийм ийдэлдэг. Тэгээ нөгөө нэг эд мөнгөнд гэдэг юм эсвэл аялал жуулчлал бүр хит ингэж ороод бүх юм ингээд зориулчаагүй. Бас айгүй гоё юм үнд зүйлтэй орон байлээ. Тэгэд ерөөсөө Камбожд шүү дээ те мод бол зүгээр үнэхээр тэр улсын хаан мод
Тэг ямар сандаа нөгөө нэг юу шүү дээ Angkor Wat гэдэг байгаа. Angkor Wat ч одоо нөгөө санал асуулга явагдаад дэлхийн 7 гайхамшигт орч чадаагүй шүү дээ. Гэхдээ 8-д нь орсон гэдэг. Angkor Wat чи ингээд битүү модон дунд ингээд идээд ингээд ороогоод үндсээр ороодсон байхад нь олсон юм билээ ш. Тэгэл бүх үнцүүдийг гаргаал ингэсэн чинь Angkor Wat гэдэг маш том байгууламж байсан. Тэгээ ойр хавьд Khokher пирамид гэх мэтчлэн нөгөө хүүхдэд тахил өргөдөг байсан. Тэгээ тэн дээр гараа зогсож байгаа харангуут зүг эргэн тойр битүү мод. Бас маш гоё орон юм билээ. Тэгээд энэ Angkor Wat гэдэг энэ том гоё дэлхийн том өв сүм хийдийн зохицлбарыг үүснэ. Тэгээд дээрэс нь Khokher пирамидыг Halong Bay гэдэг энэ одоо Вьетнамын гоё болон байдаг шүү дээ, тий. Аялал жуулчлал өгсөн. За энэ чинь бас ЮНЕСКОгийн дэлхийн өв бүртгэгдсэн газар. Замун дээрээс нь Ninh гэдэг Вьетнамд байдаг бас нэг юм алдартай байгалийн зохицлбор тий. Тэгээс тэн дээр нь байгуулагдсан байгалийн гоё зохицлборуудыг тэгээ ЮНЕСКОгийн байгалийн соёлын өвдөс 2014 онд бүтгэгдсэн. Уул, агуу, гол мөрөн хоцолсон үзэсгэлэнт газрууд гэх. Тэгэхээр одоо байгальтай, соёлтой, түүхтэй, танин мэдхүйтэй маш сонирхолтой юм аяллыг Од мөндрийн хамт олон маань A-Star Mongolia-тайгаа хамтран одоо зохион байгуулж байгаа. Тэгэхээр та бүхэн маань энэхүү аялалд хамрагдаад хамтдаа явахыг хүсэх юм бол 72 тэгтэг 92 тэгтэг 72 тэгтэг 92 тэгтэг гэсэн утсаар холбогдоорой. Мөн A-Star Mongolia гэдэг та бүхэн маань Facebook-ос хайх юм бол Facebook дээр бас дэлгэрэнгүй мэдээлэл тавигдсан байгаа шүү. За тэгээ энэ дэр манай Од мөндрийн хөтлөгчид манай Бацаяа те Бацаяах маань дээрээс нь манай Урнаа гэдэг гэх хамт ингээд яваад зулаагчтай хамт яваад бүх гоё тайлбаруудыг хийгээд явах болно. За баярлалаа. За тэгэхээр одоо нэг Умард хятадд хэн ноёрох вэ гэдэг юм нэг өрсөлдөөн эхэлж байгаа гэсэн үг тий. За тэгэхээр энэ өрсөлдөөн нь өөрөө явж дараа нөгөө Сиамбигийн ухсааны одоо тий тэр овг аймагуудын хооронд яваад байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ овг аймагуудын дотроос бол явандаа бол хэн ялж гарч ирж байгаа вэ гэхэлэр энэ Табагч гэдэг Тобо гэдэг Сиамби нар ялж гарч ирж байгаа байхгүй юу. За энэ бол бусад улсуудаа одоо нэг иргэшээлд оруулаад эхэлсэн бөгөөд ер нь одоо Өмнөд Монгол болон Умард хятадыг одоо нэгтгсэн Умард Вэй гэдэг улсыг байгуулсан байгаа. За тэгвэл сая нэг цаавгийн Вэй улс, Сиамбичуудын байгуулсан Умард Вэй улс, эсвэл одоо хан улс, тэгснэ Умард хан улс гэдэг ингээд улсуудын нэрүүд ингээд хоорондоо давхцаад байгаа тий. Энэ нь өөр ингээд нэг жоохон толгой эргүүлэх гэдэг зүйл болоод байгаа байхгүй. Тэгэхээр энийг нэг хятад сурвалж бичиг дээр бол Тобо хэмээх нэрийг бол тий одоо рүүний бичгээр гэж байгаа байхгүй. Бол одоо рүүний бичгийн сурвалжид Табагч гэж нэрлсэн байдаг. Хятад сурвалж дээр Тобо тэгээд Табагч гэдэг. За тэгвэл гот одоо энийг ч нөө Табагч улс тий эсвэл одоо Табагчийн дай улс буюу нэг Табагч улс гэх мэтэр ингээ янз бүрээр нэрлээд байгаа. За тэгээ энэ одоо яг хизээ байгуулагдсан байх гэхээр 386 оны үйл явдал байгаа байхгүй. За тэгэхээр 386 оноос хойшоогоо Вэй улс бол тий бас түүхэндээ Умард Вэй гэж бас нэг алдарсан байдаг. За энэ нь бол ямар учиртай юм бэ гэхлээр усан дотор ингээ задарж байгаа үйл явцыг хэлээд байгаа. За тэгэд энэ нь бол 386-аас 534 оны хоорондох энэ үйл явдал хийдэг байгаа байхгүй. За тэгвэл гоо та дараа нь бас нэг Гүй гэдэг нэг хаан гарч байгаа эдний. За тэг Гүй гэдэг хаан нь болохоор Табагч Си гэдэг нэг улсыг байгуулах тий одоо Табагч Даав гэдэг бас нэг юм улс. За ийм ичлэнгээр ингээд нэг Табагч гэхэд л ингээд дотроо ингээд хэд янзын тий иймэрхүү улс маягаар ингээд гарч ирэх иймэрхүү зүйлүүд яваад байгаа. За тэгээ одоо би зүгээр нэг юм Сиамби болон тэдний олон салаа аймагуудыг ингээд нэгтгээд дүгнэж хэлэх юм бол л шүү дээ тий. Сая Ципо аймагуд гэж байна тий. Ципо аймагуд бол баруун цэн улс гэж байгаа байхгүй. За энэ болохоор 385 оноос 431 оны хооронд байсан. Энэ Тупо аймагуд өмнөд Лян улс гэж байгаа байхгүй. За энэ би дандаа нүүлч тусаад яриад байна шүү дээ тий. 397-оос 414 он Муюн аймагуд. За тэрэн дээр болохоор Түрүү Ян тий 337-оос 370, Хожуу Ян 384-өөс 409 он, Баруун Ян буюу 386-аас 394 он, Өмнөд Ян улс буюу 398-аас 410 гих мэтлэн дээр байгаа байхгүй. За тэгтэл дотор нь ахаад нөгөө Тугуухан нарын Тугуухан буюу Тогоон улс гэж гарч ирж байгаа. За энэ нь болохоор 285 оноос 666 он гэж гарч ирж байгаа байхгүй. За тэгээд Табагч буюу одоо нэг Умард Вэй улс тий 386-аас 534 он. За энэ мэтлэнгээр болвол яг нэг Сиамбигийн ухсааны байгуулсан маш олон улсууд байгаад байгаа. Эдгээр нь бол яг юу хэлээд байна вэ гэхээр яг нэг Төв Азийн улс төрийн тавцанд бол Сиамби ухсааных нь бол улс төрийн маш чухал тодорхой үүрэг гүйцэтгсэн. За энэ нь бол мэдээж Умард хятад яг газар нутгийн байршлын Умард хятад болоод байгаа үйл явдал тий. А гэтэл үүн дээр нь бол нөгөө Юэн аймгийн Вэй улс. За тэрнээс гадна Хожуу Жоо улс те Ухааны Комоси гэдэг саний нэг овг аймагуд хэлсэн шүү дээ те. Эдгээр аймагуудын гүйцэтгсэн үүрэг тэрнээс гадна 402 онд байгуулагдсан Жужаан улс те Жужааны хаант улс гэд эдгээр улсуудыг үзэх юм бол яг энэ эртний дундад үеийн түүхийн тэр Төв Азийн түүхэнд эзлэх байр суурийг болвол
тооцоолоод бодоод үзэх юм бол тэр Дунхуу ухсааны овг аймагуудын л хүчрхэгжилт, ноёрхолт, өөр хоорондын өрсөлдөөн тий угсаа соёлын одоо ингээ харилцан солилцох иймэрхүү зүйлэр бол түүхэнд гүйцэтгсэн үүрэг нь маш өндөр болчиход байгаа байхгүй. Тий. Одоо тухайн одоо түүхийн баримтууд дээр нэр нь дурддахгүй гэдэг ч юм уу те эсвэл нөгөө нэг юм онцгойрон гарч тэмдэглэдэггүй ч гэсэндээ тухайн улс сүнцэн мөхцсөн хүн ард өмнө байхгүй болцсон гэсэн үг биш юм билээ шүү дээ те эргээд цагаа хүлээж байгаа дахиад босоод ирдэг юм билээ. Арай өөр нэрээр гарч ирэх гээд байгаа тэр санааг хэлээд байгаа байхгүй. Одоо тэр нөгөө хойно хятадыг болон хятадж байх хөтэй те тэр хан улс мусыг ингээ байж явах үе тэр өмнөд хүннүүр орж байгаа өмнөд хүннүүгийн хэд маань бүү сүулдэн саяны дээр яриад байгаа умард хан улсыг хүртэл байгуулж байгаа шүү дээ те ингээл үргэлжлээл байгаа. Ханд. За тэгэхээр одоо нэг түүхэн тодорхой болсон нэг улс байгаад байгаа. За энэ болохоор Муюн буюу Сиамби ухсааны Муюн. За тэгээ энэ хожимо бас нөгөө нэг Ян гэдээ болоо явчихдаг улс аахгүй. За тэгээд энэний тухай зэ. За тэгээ Муюн бол Сиамбигийн нэг аймаг бөгөөд за яг тэр Муюны тэргүүн одоо тэргүүн нь юу хийдэг байсан бэхлээр яг Сиамби буюу одоо Таншихуан байгуулсан Сиамбигийн эзэнт гүрэн гэж байсан шүү дээ. За яг энэ эзэнт гүрний үед бол тэдний удирдагч нь яг төвийн эсхийн ахлагч байсан байгаа байхгүй. Ахмад нэсэн байгаа. За тэгээд энэ ахлагч нь бол яасан бэ гэхлээр ер нь бол томоохон тушаал албан тушаал хасчихсан бөгөөд тэр 220 оноос нөгөө Вэй улс буюу цаагийн нөгөө Вэй улс те хятад болж байгаа энэ үйл түүхэн үйл явдал болж байгаа шүү дээ те хан улс зүүн хан улс мөхчин. За энэ үйл явдалтай холбоотойгоор бол Муюн аймгийн тэргүүн Мохон Бэ гэж хүн байгаа байхгүй. Мохон Бэ гэдэг. За тэгээ энэ хүн бол аймаг олноо дагуулад энэ зүүн өмнөд зүг рүү нүүдлээд Лиосид очиж суусан байгаа байхгүй. За тэгээд энд бол яасан бэ гэхлээр юу яасан байгаа. Лиодоны захирагч ингээд гүн сүн юан гэдэг юм нэг нөхөр байгаа байхгүй. За энэ хүн бол одоо энэ тусгаар тогтнож байгаагаа зарласан байгаа байхгүй. Зүүн хан улсаас эсвэл одоо цаагийн Вэй улсаас те. За энэний улс ингээд тусгаар тогтнолоо зарласан учраас тэр хан улсын ухаанд те түүний эсрэг довтлоход Мохобэ буюу Муюн аймгийн тэр захирагч удирдагчийг хүчээр туслаач гэж хэлсэн байгаа. За тэгэхэд нь бол тэр Муюн аймгийн захирагч нь тусалсан бөгөөд 238 онд бол Ван цолоор шагнуулсан байгаа байхгүй. За тэгэхээр энэ бол нөгөө нэг Ван цолоор шагнуулсан гэдэг чинь Ван хаан тэг гэдэгтэй адилхан шүү дээ. За ингээ Мохобай гэдэг хүн болоо тэг Муюныг ингээ залгамжилсан гэж байгаа байхгүй. За тэгээд 346 онд бол Вэй улсад цэргийн хүчээр тусалсан бас. За ингээ цэргийн хүчээр тусалсан тул одоо нөгөө нэг бас одоо ийм өндөр албан тушаалд буюу Сэцэн ван гэдэг цолоор шагнуулсан байгаа байхгүй. Гэх мэтлэнгээр ингээд энэ улсын те ингээд үргэлжлээд яваадсан. Тэгээ энийг бол Муяны за энэ хүнийг бол Муяны одоо ингээд Шээгүү гэдэг хүн залгамжлсан гэж байгаа. За тэгээ Шээгүү бол одоо энэ Линчэн хотыг амжилттай хамгаалсан тул бас Хуанди төвнийг бол энэ Сиамбигийн Шанью цолоор шагнасан гэж байгаа байхгүй. За одоо энд яг ямар үйл явдал болж байгаа юм бэ гэхээр тэр Муюн буюу тэр Муюн овгийн аймгийн удирдагч нар ихэнх үедээ бол тэр хятадын те төр тулсуудыг шинээр гарч иж байгаа төр тулсуудыг Вэй улсыг ч юм уу те ингээд түшиж байгаад тэндээс одоо цол хэрэгэм авах эндээсээ бие даах те иймэрхүү бодлуудыг иймэрхүү одоо үйл явдлууд ингээд хэрэгжээ явж байгаа байхгүй. За тэг яг тэрний одоо яг ингээд нөгөө нэг эртний хятад чинь нөгөө түүхэн баримтуудаа тэмдэглэж үлдээсэн байдаг штэ. Тэрэн дээр тэр тугуухууны шаштрт гэж байгаа байхгүй. Тугуухан бол түүхээ гол нутагладаг. Энэ Сиамбигийн Шээгүүний хөвгүүн юм гэж байгаа байхгүй. За тэгээ Шээгүүн өөрийн нэрийг бол Шээгүүний өөр нэг нэрийг нь болохоор энэ Ило хаан гэдэг гэж байгаа байхгүй. Ило хаан гэдэг. За хоёр хүүтэй татвар эмээс нь төрсэн Ахмад хүүг нь болохоор тугуухан хэмээдэг гэж байгаа байхгүй. За тэгээ тугуухан бол бөгөөд одоо баг хүүг нь болохоор Муюн гуй гэж нэрлэдэг гэж байгаа. За Муюн гуй гэнэ. Шээгүү нас барсны дараа бол түүний хүүг бол хэн залгамжлах вэ гэхлээр татвар эмээс төрсөн биш одоо нэг хатнаас нь төрсөн гэдэг утгаараа Муюн гуй залгамжлах хэрэгтэй байгаа байхгүй. За тэгээд ингээ Муюн гуй залгамжилсан тэгэн гутаа Муюн хэмээх юм тусгай овг аймагуудыг үүсгэсэн байгаа байхгүй. За энэ нь одоо нөгөө Муюн улс те дараа хожимын тэр Ян улсын өвөг дээд цулаад яваад өгч байгаа. За тэгээд цаашаага түүхэн үйл явдууд маань цаашаа яваад ирэхээр юу яж байгаа байхгүй. Муюнчууд бол яг хятадын хойд хилэн хязгаарын нутгуудаар нэлээд довтолж эхэлсэн. За ингээд довтлоод эхэлсэн учраас энэ тэдний томоохон цохилтуудыг зогсоохын тулд яг ямархуу арга хэмжээнүүд авах вэ гэдэг зүйлийг ярьж эхэлсэн байгаа. За гэтэл яасан бэ гэхээр Шээгүү нас барсан те. Дараа Муюнгуй одоо ингээд залгамжилсан гэж байгаа шүү дээ. Гэхдээ Шээгүүг нас барсны дараа бас тэдний нэг ах дүүнэр гэсэн үг байхгүй хамаатангууд нь Муюнгуйг чинь яг албан ёсоор хаан ширээнд суух ёстой хүн гэдгийг нь мэжээсэн учраас замаасаа зайлуулад алхахыг оролцсон байгаа байхгүй. За энэ үед нь бол тэрийг зүхтаач чадсан байдаг. Гэхдээ ингэж зүхтаахтаа тэр 15 настай л хүү байдаг байхгүй.
15 настай хүү байсан. Тэгээд нас би гүйцээд те яг эдэр насандаа ирсэн байхад нь аавынхын төрийг нь одоо ингээд хүчээр булаагаад авчихсан байсан гэсэн үг. Өөрт нь ирэх ёстой байсан албан тушаал шүү дээ те хаан ширээ. Гэтэл Муюна гэдэг хүн бол одоо ах нь гэсэн үг шүү дээ. Хаан ширээг нь авсан байсан байгаа байхгүй. Гэтэл Муюна бол яасан бэ гэхээр өөрийнхөө харьяат хүмүүстэй алгадсан байгаа. За ингээ харьяат хүмүүстэй алгадаад Муюнгүү бол эцгийнхээ орыг залгамжилсан. Тэгээ энэ цагаас хойшоогоо Муюн бол 49 жил улс орноо удирдсан байгаа байхгүй. За ингээ улс орноо удирдахдаа бол Муюн улсыг бол 285 онд байгуулсан гэж тооцоод үзэх юм бол хожим одоо нэг ян улс хэмээн нэрлсэн шүү дээ. За энэ хүртэл бол хүчрхэг эзэнт гүрэн шиг шахуу юм улсыг байгуулсан гэж үзэж байгаа байхгүй. Яагаад вэ гэхээр бусад улс орнуудыг те бусад одоо Сиамбай гаралтай угсаатан овг аймагуудыг үүнээс гадна тэр хятадын одоо төр тусуудад те дарамт шахалт үзүүлэх эдгээрийг бол маш сайн хийдэг байсан байгаа юм л да. За тэгээ эндээс нэгийг нь дурдхад бол Муюнггүй бол хятадын тэр Лёсин мужийг довтлоо дээрэм тонол хийсэн байгаа байхгүй. За тэгээд түүнчлэн цаашаага ингээд дамжаад бусад мужид ингээд халтан довтлох те иймэрхүү үйл явдлууд амар их ошроод эхэлсэн. За тэгэн гут нь тэрийг яасан бэ гэхлээр за ер нь бол Муюнггүйг бол энэ довтлол цохих хэрэгтэй юм байна гэж хэлсэн байдаг. За тэгээд нөгөө нэг хятадаас те ингээд төр зэвсэг юу юм бэ цэрэг цуглуулад довтлогоо хийж штэ. За ингээд энэ довтлогоо хийсэн чинь Муюнггүй бүр тэр яг өөрийнх нь эсрэг хөдлөж исэн хотыг нь те хот суурин гэсэн үг штэ 10,000 гаруй цэрэгийг нь одоо ингээд олдлоод авсан байгаа байхгүй. За ингээд 286 оны ихээр 100 тэр бол дахин одоо ингээд хил хязгаарлуу довтлсон. За ингэж олон довтлоод авахар чинь хятадын хэрэгэлдэг нэг арга байгаа тий. За энэ юу гэсэн үг вэ гэхээр Муюнд бол одоо Муюнггүйд тий том албан тушаал буюу ван цол өгөх. За тэгээд энэ нь болохоор ганцхан одоо юу биш шүү. Ганц одоо хятадын хаан биш. Дараагийнх нь хаадууд нөө зин улсын тий дараагийнх нь хаадууд 2 3 хаан дамжаад одоо тий энэ Муюны одоо ингээд хаанд ингээд том цол өгөх гэж оролцсон боловч тэрээр татгалцсан байдаг байхгүй. Татгалзаж байна гэдэг нь болохоор Муюн гэдэг улс болвол тэр Зин гэдэг улсын чинь тийм хараат улс бол биш ээ. Тэгээ энэ бол тусгаар тогтносон улс юм а гэдгийг бол ингээ ойлгуулж байгаа үйл явц болоо явчихж байгаа. За тэгээ одоо ингээ цаашаага явах юм бол Муюнггүйг бол ингээ маш олон янзаар ингэж юу яасан байгаа юм л да. Одоо устгах гэж оролцсон гэсэн үг л дээ. За тэгээд ер нь бол яг ингээд яг тухайн үед 302 онд байхгүй юу? 2 онд нь UN-ийн шани гэж байгаа. UN гэдэг бас нэг юм Сиамбиг овг аймаг те. За тэгээ энэ шани бол Моггүй гэж хүн байгаа байхгүй юу? Тэр 100,000 гаруй цэрэг бүхий айрмаа Муюн улсад илгээсэн байгаа. Довтлсон байгаа байхгүй юу? 100,000 гаруй. Түүх. Тэгээ одоо эдгээр чинь ингээл айгүй олон цэрэг гарч ирээд байна. За тэгэн гут нь яг энэ шийдвэрлэх тулаанд нь болохоор энэ UN-ийн цэрэг ялагдсан байгаа. Яагаад гэвэл Муюнггүй тэдний одоо цэргийг те 100 ли газар хөөж байлцсан гэж байгаа байхгүй. Тэгээ 10,000 гаруй цэргийг нь олзолсон гэж байгаа. За ингээ олзлоод эхлэхээр чи Муюнггүйгийн нэр одоо ингээ өөрөө ирэхгүй өсөд эхлэн те. За тэгэн гут Муюнггүй чинь одоо өөрийгөө Сиамбигийн их шани юу хэмээн өргөмжилсэн байгаа байхгүй. За тэгээ цаашаага 309 онд бол ингээд Лёдон мужийн захирагч болон төшмөдийн хооронд ингээд үл ойлголцол гарсан байгаа юм л да. Тэгээ энэ ойлголтоос болоод нэг засгийн хямрал болсон байдаг. За тэгээ үүнийг нь далимдуулаад Сиамбигийн 2 аймгийн удирдагч нар нь буюу Сүльян Мусин гэдэг нэг 2 овг аймаг байгаа. За энэ 2 овг аймаг бол бослог гаргасан. За ингээ бослог гаргаад дээрэм тонуул хийгээд эхлэн гут Муюнггүй бол тий эдрийг бол шууд дорн цохиж авангуудаа өөрсдийнхөө тэр хүн ардыг ингээд өөрийнхөө харьяат хэрэгтэй болгоод авчихсан. Тэгэхээр айгүй сонирн байгаас энэ саяны энэ үйл явдалтай холбоотойгоор тэр Зин улсын олон одоо ингээ хаадууд тий удаа дараа тэр Муюнггүйд цоо шагнаад тий тэр цолыг нь одоо ингээ буцааж ийна гэдэг бол энэ бол маш олон одоо нэг арга зээл шүү дээ. Улс төрийн том арга зээл тий. Албан тушаал өгж үзэн. Тэрэнд нь ороогүй л гэсэн үг байхгүй. Тийм ээ тий. За. Өргөжлүүлээд нэвтрүүлгийн маань ивент итгэгч MMS компанийнхаа танилцуулгыг хий. Ногоон ирээдүйг хөгжүүлэх MMS компани. За MMS гэдэг компаниг бол манай ялангуяа энэ хүн нүгэн түүх Сиамбигийн төлөвлөлтүүдийг үздэг үзэгчд маань бол хэдийнэ таньдаг мэддэг болсон. За тэгээд ногоон ирээдүйг хөгжүүлэх гэж байгаа нь хамтдаа энэ зүйл рүү явъя л гэсэн үг. Тэгээд байгаа бидэнд боломж байна. Бид нар ийм юмыг судлаа. Бид нар ийм юмыг олоод нээлээ. Эннийхээ дагуу танд хийсэн зүйлээ танилцуулж байна гэд өөрсдийнх нь green building гэдэг юм барилгыг хүртэл бариад те. Дэлхийн ногоон барилгын хамгийн өндөр гэрчлэгээ болох platinum гэдэг тэр гэрчлэгийг нь хүртэл авцсан. Ийм хамт олон шүү дээ. Тэгээд тэрийг архитекторыг нь одоо төлөвлөлтийг нь тэгэл одоо нөгөө босгох төсөн мөс гэдэг юм уу те эдгээр нь бүгдээрээ яг 100% монгол хүмүүсийн хийсэн барилга байгаа гэсэн те. Тэгсэн чинь тэр барилга чинь өөрөө яг ийм цахилгаан эрчим хүчний хувьд те одоо юугаар шийдтсэн. Нарны цахилгаан эрчим хүчээр шийдтсэн те. Одоо
тэр зүйлээсээ тэрнгээрээ тэр том барилга хангалттай цахилгаанаа гаргаж авчаад илүү гарсан цахилгаанаа бүр улсад хүртэл тушаадаг, улсад зардаг гэсэн бүр ийм юм байгаа гэсэн. Тэгээд би тэр нэг барилгыг үзсэн болохоор энэ том байгууламжийг нарны хавтангаар ингээд яатсан. Тэгээд тэр чинь зөвхөн барилгаас гадна эргэн тойрны тэр гэрэлтүүлэг мэлтүүлэг бүх юм орж байгаа шүү дээ. За яаж энийг хийчих вэ? Тэгсэн чинь ер нь бол байгаль ээлтэй тогтвортой хөгжлийг дэмжиж шавхагдшгүй эрчим хүчний их үүсэр болохын нарны цахилгаан эрчим хүчний энэ өргөн сонголттой цогц шийдлийг өөрсдөө яг Монгол улсад оруулж ирээд тэгээ харилцагч нартай санал болгож байгаа юм байна. За тэгэхээр нарны эрчим хүчний зах зээл тэргүүлэгч нь Jinka Solar болон Solax Power гэдэг ийм үйлдвэрлэгч нар байт юм байна л. Тэгээ энэ үйлдвэрлэгч нар ерөөсөө Монгол орны уур амьсгал тохирсон шилдэг технологи бүхий бүтээгдэхүүнээр дамжуулаад одоо манай малчин өрхүүд те одоо хүртэл ингээл өдөр нутагт ингээд цуслан дээр ч юм эсвэл өвлжөндөө байгаа улсууд тог очоогүй газрууд байдаг штэ. Тэнд чи яг энэ юмар шийддэг штэ. Тэгээд газар тариалан чи бас л ингээд хитэн 50 60 70 100 хитэн гаа гээл ингээд том томор ягдаг штэ. Гэтэл тэдэрд маань ингээд машин дөрөнд яваад ч юм байрлах газруудад бас тог байдаг. Энийг бас яг нарны цахилгаан эрчим хүч буюу эсвэл дээрээс нөгөө нэг мотор зодор асааж ингээд шийддэг байсан штэ. Гэтэл шавхагдгүй эрчим хүчээр хэвдүүлээ энийгээ шийдъя л гэдэг. За амны орон сууц үйлдвэр үйлчлэгээ зэрэг бүхий л салбарт 30 жилийн баталгаат хугацаатай нардны эрчим хүчний шийдлийг санал болгож байгаа. Ингээд хамтдаа ногоон ирээдүйлөө хамтдаа уршилъя гэж байгаа. За тэгээ та цахилгаан эрчим хүчний дутагдалд орсон цахилгааны төлбөр өндөр гарч байгаа асуудал тулгарч байгаа бол нарны цахилгаан үүсгүүрээр шийдвэрлэх боломжтой. За тэгээ холбогдох утас нь 7711 1999 7711 1999. За ингээд бид бүхнийг дэмжиж ажилдаг ногоон ирээдүг хөгжүүлэх юуратай MMS компаниг хамт олонд талархъя. Баярлалаа та. За баярлалаа. За тэгээ яг энэ цаг хугацаа чинь өөрөө Умард хятадын нутагт бол нэг олон жижиг улс хоомгууд те айгүй олон хооронд ингээ өрсөлдсөн, тэмцэлдсэн ийм зүйлүүд байгаа ш. Тэмчиж нүүдэлчдийн байгуул 16 төрөлт улс, дээрсэн дээр хятадын тэр 3 улсын үе гээл те. Тэгээ тэр Зин улс, Жаа улс гэл гих мэтлэнгээр маш олон үйл явдлууд болж исэн. Яг энэ олон үйл явдлууд донд бол яг юу болох вэ гэхэлэр нөгөө амьдрал айгүй хэцүүдж байгаа байхгүй юу? Тариачд бол газар тариалангүй болж байгаа гэдэг ч юм уу те. Гих мэтлэнгээр малчд ч гэсэн одоо малаа бичээлэгч чадваргүй. Тэгэхээр дөрвөгчд гэдэг зүйлүүд айгүй их гарч иж байгаа. За энэ дөрвөгчдүүдийг бол яасан бэ гэхэлэр Моёнгуй гэдэг чинь бол нэг аймгаас ирсэн гин нөгөө аймагт нь суулгаад нөгөө аймгаас ирсэн гин нөгөө аймагтаа гэдэг ч юм уу ингэж хольж хотгож ингэж суулгаад өөртөө ингэ татаадсан байгаа байхгүй. За ингэ татаад байсан учраас ер нь бол тэр Моён гэдгийн те одоо ингэ юу яачих нэр хүнд ингээ агиух том өсөд байгаа байхгүй. За ингээ сууршуулад исэн гэсэн. За тэгтэл одоо энэ 333 оны үед бол те Моёнгуй нас орсон байгаа байхгүй. За тэгээд Моён хаан гэж залгамжилсан байдаг. За ингээ явсараагаад Моён хаан болвол ингээд Сямби усаны овг аймагуудыг тий нэлээд нэгтгэснийхаа дараа болвол өөрийгөө бол Ян улсын ван гэж нэрлсэн байгаа байхгүй 377 онд. За тэгээ эндээс хойш нөгөө нэг Ян улс гэдэг тий энэ олон Ян улсуудыг чинь ээлж тараасан Ян улсуудыг чинь нэр томьёо гарч ирээд байгаа. За тэгээ саяных дээр бас нэг Моёнгуй тий. За Моёнгуй бол нэлээд нэр төртөөсөн гэсэн шүү дээ. Гэтэл энд бас нөгөө нэг юм тогоон гэдэг нэг улс гарч ирээдсэн тий. Энэ улсыг чинь салж байгаа үйл явц нь бас юм нэг домогтой байхгүй. Тэр домогны юу гэхээр Моёнгуй өөрийнхөө ахтайгаа бол энэ адуунаас болоод муудалцдаг. За тэгээ адуунаас болоод муудалцсан гутаа ах түгүүхэн гэдэг яриад байгаа тэр тогоон гэдэг яриад байгаа тий. За энэ хүн нь бол ингээ баруун тишээгээ нүгөөд явцсан байгаа байхгүй. За тэгээ тэр цагаас хойш бол Моёнгуй бол ахыгаа маш их сансан гэж. За тэгээ санаад исэн учраас одоо ингээд шүлэг зохиогоод за тэгээ тэр шүлэгэн дээр болохоор ингээд тэр дуу дуулсан байгаа байхгүй. Дуу дуулаад ингээд шүлэг зохиогоод тэрнгээр дуу болгосон. За тэгээ тэрийг болохоор яг ингээд Сямби хэлээр ингэж байгаа шүү. Агаан жигэ гэж байгаа байхгүй. Агаан жигэ. За энэ нь юу гэсэн үг вэ гэхээр ахын дуу гэсэн үг гэж байгаа байхгүй. Ахын дуу. Агаан жигэ гэдэг. За тэгээд энийг бол ер нь яг маш олон ярддаг те. Энэ ахын дуу гэдэг бол яг нэгдсэн одоо ингээд нэгдмэл нэг саналтай байдаг гэсэн. Тэгэхээр саяны тэр агаан гэдэг үг бол ах л гэсэн үг байгаа сте. Тийм ээ те. Тэгэхээр энэ нэлээд төстэй үг болоо явж байгаа сте. За гих мэтлэнгээр саяны тэр Моёнгуй чинь бол яг нөгөө нэг юм адуу ноцолт нүх хүн ноцолдохгүй ах минь одоо ингээд баруун тишээгээ нүгөө явчлаа гэж алс хол нүгөө явчлаа араас нь ингээд явсан болооч хаягаад олдсонгүй гэсэн юм утга санаатай байхгүй юу? Тэнийг эргээд уулзах ингээ өдөр нэмэрнэ гэдэг ч юм нэг юм утгатай. Тэгээд тэр нь одоо тогоон улс гэдэг болчихж байгаа байхгүй. Тогоон ч бас Сямбигийн байгаа шүү дээ тий. За тэгэл одоо Моёнгуй гэл те ингээл нэлээд ингээд саяны ингээ үйл явдлууд нэлээд болоод байна шүү дээ тий. За тэгээ энэ үйл явдлуудтай холбоотойгоор бол маш олон үйл явдлууд болдог л да. За энэ олон үйл явдлуудаас нэлээд ингээ товчлоод ярих юм бол одоо нэг Зин улс гэж байгаа тий. За энэ Зин улсынх нь бол одоо ингээд Моён улсын тий одоо ингээд Ян улс гэдэг байгаа шүү дээ Моён улс. За энэ улстай болвол ингээд юу яаж байгаа байхгүй
За зин ус, түрүү цин гэд бас нэг ус байгаа зэ. За ингээд эдгээр усууд бол одоо ингээд яаж ээж байгаа л одоо нэг муян усыг те ингээд тогтоож барих гэдэг нь шүү дээ. За тэгээд тогтоож барихын тулд яах вэ гэхээр янз бүрийн арга хэрэгэлсэн байдаг. За энэ аргууд дээр болохоор нэг дайны тактик явагддаг л да. Тэр дайны тактик нь ямар учиртай юм бэ гэхээр хоёр талаас гэж байгаа байхгүй. Одоо яг тэр одоо муяны талынхан тэр зин усын талынх нь хоёр талаас ингээд их цэргээ ингээд давгуулаад ирсэн чинь голын наатал цааталт байсан байгаа байхгүй. За ингээд яг наатал цааталт нь байж исэн чинь яг тэр голын наатал цааталт байхлаар дайн хийж болохгүй шүү дээ. За тэгвэл энэд бууга төр хүлээе гэжсэн чинь гівгүүд нэг айгүйх манан бус юм байна л да. Манан буусан чинь нөгөө эсрэг талын зин аймгийнхан чинь шууд нөгөө нэг манангаар гол гаталж гарч ирэнгууд харагдахгүйгээр гаталж гарч ирээд сэрэмж алдсан байсан үед нь одоо нэг бүгдийг хязсан байгаа байхгүй. За тэгээд энэ дайнаас бол 10 хүнээс 1-2 нь л ингэж амьд молторч арай гэж ирсэн гэж байгаа байхгүй. За тэгвэл дараа жил нь одоо нөгөө нэг муянчууд чинь те буцаж очиж тэр нөгөө нэг муян гүйгээр ингээ өдөрдүүлээд гэж байгаа байхгүй. Очиж ингэж дайн хийсэн. За тэр дайндаа бол ингээ ялалт байгуулсан гэж байгаа. За ялалт байгуулчаад муян гүй бол ягаад нөгөө нэг нас орсон шалтгаан гэж байгаа байхгүй. Тэр буцаад нөгөө нэг голын ирэг дээр хийсэн дайн байна штэ. Тэр ингээ голын иргэдийнхаа газар ирсэн чинь яг тэр нөгөө муян аваг аймгийнхан те тэр ясан хүүр ингээ овоорсон байсан гэж байгаа байхгүй. За тэгээ тэрийг хараад дотор нь муухай оргиод ингээ бөөлжөөд тэгээ тэр бөөлчнөөсөө болоод гэдэг ч юм ингээ цусаар бөөлжөөд гэж байгаа байхгүй. Ингээд өвдөөд тэгээ тэр өвдөлтлөөсөө хойш ингээ сэхэл авахгүй байсараад нас барсан яг ингээд нас барах үйл явцад нь бол одоо тэр одоо муян овг аймгийнхан те яг яах вэ гэхээр одоо энэ хэрэг явдлыг бол задлаад хэрэггүй. Яагаад гэвэл манай одоо энэ цэргийн том агуу жанжныг өвдчлөө гэж дайсныхаа сонсох юм бол бидний сул дорой болсон байна те өдөртөгчгүй болсон байна гэж тоглоод ороод ирнэ. Тийм учраас нутаг буцан буцтлаа энэ яриаг гэж далд хийгэрэ гэсэн гэж байгаа байхгүй. За ингээл цаашаага ингээ те нутаг буцтлаа юм яриаггүй гэж. Энэ мэтлэнгээр одоо ингээл муян ян ус гэл те ингээл агуу олон үйл явдлууд болоод байгаа байхгүй. За тэгэл ер нь бол юу яаж одоо яг ингээд зин ус те одоо эсвэл одоо тэр муян ус гэдэг ч юм ингээ хоёр том ус ингээ хоорондоо ингээ маргалдаад байгаа ингээ үйл явдал болоод та штэ. Гэтэл энэ цаанаа болвол маш олон улс орнуудын те ингээ эрх ашиг ингээ зөрчигдөж байгаа ийм л үйл явдлууд болоод байгаа байхгүй. Тэгэхээр Сиамбегийн угсааны улсууд бас л энэ нөгөө нэг хятадын одоо энэ газар нутаг дээр те одоо энэ умард хятадын газар нутаг голцоо. Тэгэл нэг нь гарч ирээл тэгэл нөгөөх нь нэг унгаагаал ингээд үргэлжлээл ийсэн биз дээ, тэ. Ер нь хэр удаа үргэлжилсэн байх вэ? Тий, энэ чинь 5 дугаар 100 6 дугаар 100 хүртэл явчихж байгаа шүү дээ. Яг ухсаа гэдэг яг доторх ухсаа тэнгууд ингээ хайгаад явах юм бол тэгэд цаашаа Кядан гүрэн бүрнгээд явах юм бол 1125 болчих шүү дээ. Тий. Саяны Кядан гэл гарч иж байгаа сте. За саяны дээр ингээ дайны үйл явдал болсон шүү дээ, тий. За ингээ дайны үйл явдал боллоо. Тэгэнгუут чинь одоо нэг муян баав гэдэг нэг нөхөр гарч иж байгаа байхгүй. За тэр муян баав гэдэг нь болохоор тэр одоо муянуудын одоо хаан гэсэн үг зэ. За тэр хаан нь болохоор ер нь эрх мэдлийн хувьд бол нэлээд яг эрх мэдэлтэй ч гэсэн дайн тулааны арга барил жоохон муутай юм шиг байгаа юм л да. За тэгээд мань хүн бол одоо нөгөө нэг устайгаа байлдах гэдэг нэг өрсөлдөгч талтайгаа байлдах гад юу яасан байгаа юм. Ингээд дайсныхаа талаар ингээд очиод ингээд айгүй олон цэрэг дагуулаад ингээд очсон байна л да. Дайснтайгаа байлдах гад очсон чинь дайсныхаа сүр бараг харангуутаа буцаад айцсан. За айнгуутаа яасан бэ гэхээр одоо шууд энэ дайн хийхгүйгээр ухрах хэрэгтэй юм байна гэж хэлсэн байгаа байхгүй. Ягаад гэвэл наана нөгөө дайны төлөвлөгөөгөө ярилцахдаа бол нөгөө эрдэмтэн мэрэгд одоо юу гэдэг төшөлтүүд те зөвлөсөн байгаа байхгүй. Үгүй бид нар бол тэр улстай ч байлгахын тулд те хүн ам олонтоо тэр чинь цэрэг ихтэй. Ийм учраас тэр хоол хүнсээ сайн гэж базаагаад хот дотроо ингэж хамгаалж байлдах юм бол дараа ингээд нэг хоттой байлж байгаа дараагийн хот руу авчирж байлдаад гэж байгаа байхгүй. Ингэх юм бол өрсөлдөгч талын маань цэргийн хүнсэн дууснаа гэж бодсон чинь одоо шууд задгаа талбай дээр байлдах гэж тавьж очингуудаа нөгөө цэргүүдийг нь харангуудаа сүр хүчийг нь харангуудаа буцаж зугтахдаа бүр тэр чинь нэг 100,000 орчим цэрэг дагуулж очсон баг. Яг тоо баримтын яг нэг хэлж мэдэхгүй байна. За тэгтэл буцаад нэг өөрийнхөө нэг 2 төмтгийг л авч буцсан гэж байгаа байхгүй. 80-90% нь хайчлаа шүү дээ. За тэгээд зугтахдаа зогтож явах та гэж байгаа шүү. Зогтож явахдаа яг ингээд дайсанд гүйцэтгэх гэдсэн учраас бүх цэрэг зэвсгээ хай гэсэн гэж байгаа байхгүй. Цэрэг зэвсгээ хай гэдэг. Тэгжиж ингээ арай гэж орж ирсэн. За ингээ арай гэж орж ирсэн учраас нөгөө доторх ноёдууд нь тий төшөмдүүд нь цэргийн жанжид нь бол энэ хүн болвол яг биднийг өдөрдох юм уу үгүй гэдэг ч юм уу төрийн эргэлт хийх гэдэг ч юм уу тий. Ер нь бол иймэрхүү нэг ичгүрт гутамшиг гэдэг зүйл бол ингээ хаана байх вүлээ гэж хэлсэн гэж байгаа байхгүй. Гэх мэтлэнгээр бол ингээд нөгөө нэг муян улс гэдэг улс тий хожим ян улс болж хувирж байгаа энэ үйл явдлууд ингээд цааш нь үргэлжлээд яваад байгаа байхгүй. Энэ дээр одоо яг муян улс, ян улсын
үед одоо Монголын газар нутаг дээр те ямар хуу үйл явдалтай байгаа бол одоо За яг одоо энэ авцаа гэсэн үг тий. Оныхын хувьд ингээ харахад одоо чинь бол бүр их Монгол улсаас урж байгаа даруй баг 800 жилийн өмнөхийн үйл явдал одоо шүү дээ баг тий. За одоо яг энэ ч бол 300 хоёулаа 80 маяад оны юм яриад байна тий. 80 90 оны одоо тэр нэг ян улсын тухай 394 онд гэд мөхсөн гэдэг ч юм уу тий. 84-өөс 94 он гэл. За тэгтэл яг энэ үед бол яасан бэ гэхлээр юу болж байгаа байхгүй юу? Нэг өсөндөө өрсөн сормостой хүүг ингээ олзолж авчирсан гээл нэг үйл явдал болж байгаа. Тэрний юу гэхэлэр яг одоо нөгөө Сямбигийн дараа Жужаан улс байгуулагдах гэж байгаа. Тэгээ Жужаан улс байгуулагдах чинь нөгөө Монголиу гэдэг хүү гарч ирж байгаа. Монголиугийн дараа одоо нөгөө нэг юм Чаргуй гэдэг хүүхдэн те ингээд аймаг олонтой байсан учраас гэл ингээд нэг ийм түүхэн үйл явдал буюу яг Жужаан улс байгуулагдах үндсэн үйл явц нь бүрдэж байгаа. Гэтэл Умард Хятадын нутагт болохоор саяны тэр нөгөө баруун ян улс эсвэл одоо нөгөө зүүн ян улс те Умард ян улс, хойд ян улс гэдэг ч юм уу ийм олон ян улсууд бий болоод эхэлж байгаа үйл явдууд байгаа байхгүй. Жужаан одоо байгуулагдах ерөнт өгч байгаа те. Би саяны тэр нөгөө нэг юу яадаг Муюнгуй гэж яриадсан Муюн Чуй одоо нөгөө Муюнгуй хаанаас арцсан саяны нөгөө цэргийн жанж нөгөө бүүлжэд нас ордог гэдэг байна шүү дээ. Тэр болохоор нөгөө ирлэх зөрөгтэй гэдэг нь Муюн Чуй байгаа байхгүй. Тэгээд андуурч хэлсэн байна. За ингээд Сямбигийн түүх нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаар өндөрлөж байна. За нэвтрүүлгийн маань ивент тэтгэгчээр бол ногоон ирээдүйг хөгжүүлэх үүрэгтэй MMS компани оролцсон мөн таны аяллыг бид дурлая A-Star Mongolia бид өхний ивент ажиллалаа. Нэвтрүүлгийн маань та бүхэн маань NTV телевизээр хүлээн авлаа. Мөн Одмондор радио болох 83.3 107 хөтөлбөрөөр хүлээн авч сонслоо. Өнөөдөр нэвтрүүлгийг Америк сургуулийн түүхийн багш Маратхан бид өхөнд бэлтгэн хүргэсэн баярлалаа. За баярлалаа. За ингээд дараагийн дугаараар уулзъя. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Одмондор сувг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Та нэг нэвтрүүлгийг 100 төгрөгөөр буюу 1000 нэвтрүүлгийг 100 мянган төгрөгөөр үнэлээд биднийг дэмжээрэй. Жилдээ ганцхан удаа 100 мянган төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Одмондор нэр дээрх Худлаа ажлын банкны данс байгаа 4191 Тэг 4 518. Та 100 мянган төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100 мянган төгрөг хандалснаар Одмондор сувгийн алтан гишүүн болох юм аа. Шинжлэх ухаан танин мэдхүй Монголд ялах болтугай.